Коронавирус талбараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын 1, 2, 3, 4-р тунд иргэд хамрагдаж эхэлсэн. Ингэхдээ иргэдийн сайн дурын үндсэнд тулгуурлан хийж байгаа. Тэгвэл энэ оны 7-р сараас эхлэн дархлаажуулалтын нөөц багасж байгаа талаар аймгийн эрүүл мэндийн газраас хэлж байна. Улсын хэмжээнд 4 сарын 4-өөс 5 сарын 4-ний хооронд сарын аян өдрөлдсөн байж байгаа юм. Вакциныхаа нэмэлт тунгийн дархлаажуулалтыг нэмэгдүүлэх. За энэний зорилго нь болохоор нэгдүгээрт бол хүн амын дундах дархлын түвшин нэмэгдүүлэх. За тэгэхээр энэ нь яагаад ингэж байгаа юм гэхээр өмнөх вирусийн 1, 2 дугаар түвшин тун хэлгэснээс хойш жилийн хугацаа өнгөрсөн учраас ер нь бол вакцины дархлааны түвшин унтсан байна гэдэг энэ зорилгоор за хоёрдугаарт нь бол бас 7-8 сард бол ерөнхийдөө ковидын нэмэлт дараагийн давлгаагаар эрсдэл үүсэж байгаа учраас нийт хүн амын дархлын түвшин нэмэгдүүлэх юм зорилготой. За хамгийн сүүлд нь болохоор ер нь бол хил гайл нэгдэж улс орнуудын хоорондох зорчих хөдөлгөөн хийж эхэлсэнтэй холбоотой манай Pfizer-ийн 2 тун хийлгэсэн хүмүүс маань бусад улс орн зорчих ийм эрх нь бол нээлттэй тусгаарлалтгүйгээр явах юм байгаа учраас иргэд маань ер нь бол 2, 3 дугаарт 3, 4 дугаар тундаа Pfizer-аар хийлгэх нь бол зөвхөн байгаа даа. За тэрнээс гадна бол одоо улсын хэмжээнд бол нийт вакцины маань хугацаа бол 7 сард гэхэд бол тооцохоор нөөц бүрдүүлэлт байж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бол иргэд маань бас богино хугацаанд вакцинд хамрагдах хэрэгтэй. Энээс хойш бол одоо вакцины нөөц хомсдох, вакцины ховордох ийм эрсдэл үүсэх учраас энэ дархлаажуулалтанд илүү хамрагдах юм шаардлагатай байж байгаа юм. За тэрнээс гадна ер нь бол нийт вакцинжуулалтын түвшин гүйцэх юм бол 3 дугаар тунд бол нийт хүн амын аймгийн хэмжээнд нийт хүн амын маань 33-4% нь хамрагдсан байж байгаа. Тэгэхээр энэ дараагийн давлгаа ирэхэд бол нийт хүн дархлаажуулалтын түвшин бол нэлээд хүн бага байх нэ гэж ойлгох хэрэгтэй. Тэр өмнөх дельта омикроны хувьд бол хүн амын бараг 60% вакцины дархлаатай, дээрээс нь өвдсөн хүмүүсийн дархлаатай байсан учраас насралт хүндрэл нэлээд бага байсан байна. Тэгвэл дараагийнх бол илүү хүнд байх эрсдэл үүсэж байгаа учраас энэ мэдээллийг энэ үйл ажиллагааг зохион байгуулалт явж байгаа. За тэгэхээр өдөр болгон бол ерхий эрүүл мэндийн төв дээр вакцин маань хийгдэж байна. Тэрнээс гадна иргэд маань өөрсдөө очиж хэлэх боломжгүй цагийн хуваарийг таарахгүй байгаа ч юм уу ийм байх юм бол захиалгаагүй хийлгэж болно. Ерхий эрүүл мэндийн төвтэй холбогдоод одоо тэдний өдөр тэгж хийлгэе, гэрээрээ хийлгэе, эсвэл байгууллага хамт олноороо хийлгэе гэх мэтчлэн захиалгаагүй хийлгэж болно. Энэ удаагийн үйл ажиллагаа бол хэвшлэн тухайн иргэндээ хүрч очих, байгаа газар нь очиж хийж өгөх ийм төлөвлөгөөтэй явж байгаа. Мөн гадаад улс орн руу явах гэж байгаа болон явахыг төлөвлөж байгаа иргэд дархлаажуулалтын 3, 4-р тундаа хамрагдах шаардлагатай юм байна. Учир нь Pfizer вакцины 2 тунд хамрагдсан иргэдийг манайхаас бусад улс орн хүлээж авахаас гадна тусгаарлалтад оруулахгүй юм байна. Манай аймгийн тухайд дархлаажуулалтын 1-р тунд нийт хүн амын 65%, 2-р тунд 66%, 3-р тунд 34%, 4-р тунд 5-аас 6 мянган хүн хамрагдсан байна.